За сайн байцгаана уу. За чехэд юу анхаарах уу сэдвт өнөөдрийнхээ лайваар гişин одоо энэ тээврийг хэрэгсэлж олгоход юу анхаарах уу сэдвээр ярилцъя гэж бодож байна. Нэгд ч одоо шинэ жил болох гэж байна. Хоёрд ч ер нь одоо он солигдох гэж байна. 2026 онд тийм ээ ямар өөрчлөлт гарах нь вэ? Дээр нь одоо ер нь чехэд очиод бас гэр бүлэрээ ялангуяа утсан улсууд маань өөрийн гэсэн нөгөө нотой болчдаг. За зарим нь бол одоо ажлын гэрээгээр хүртэл жолооны курс жолооны жолоочийн ажлаар бас явцгааж байна. Тийм болохоор машин техниктэй холбоотой асуудлууд байх боломжтой өгөөд бүрэн боломжтой. Тэгээ очиод нэг зөх хэмжээний тогтсон ажилтай болоо зөх хэмжээний визтэй болчихлоор бас нэг өөрийн гэсэн нотой болчихдог ч тийм. Тэгээд ажил эрхэлж байгаа ажил нь гэрээс нь хол байх юм бол бас унааны хэрэг бас болдог. За тэгэхээр жолооч нартай зориулсан өнөөдрийн лайвыг та хэдтэй төлөвлөх гэж байна. За холын замд яваа жолооч нарт 2026 онд за ямар өөрчлөлт болох вэ? За нэгдүгээрт холын замын жолооч нартай одоо тээврийн хэрэгсэл одоо жишээлбэл Чехэд одоо маш олон хотуудаар дамжиж явдаг буюу эсвэл одоо бүр Европын өөр орнуудаар одоо тээвэр хийж явдаг жолооч нарт маань энэ 2025 оны 12 сарын 11-нд Тижинэг полици CZ гэдэг сайт байдаг байхгүй. Тэгсэн чинь тэрнээс бол нэг ийм зүйл бичсэн байна. За D1-ийн зам дээр хурдны зам дээр бусад замын хөдөлгөөнд одоо аюул учруулах болзошгүй газруудад ачааны машинуудыг зогсож байгаа нь маш их түгээмэл байдгаа гэж энчихэд. За түнж ялангуяа өглөө эрт шүн үзэгдэх орчинд хязгаарлалтмал одоо манантай юм уу эсвэл одоо маш их бороо орж байх үед хурдны замаас гарах зам дээр машина зогсоох нь маш их том эрсдэлтэй байдгийг жолооч нар анхаарах хэрэгтэй. За гэрэлгүй тэмдэглэлээ байхгүй бол машин хоорондоо одоо араас нь машин байгааг анзаарахгүй одоо мөргөлдөх боломж маш их байдгаа. Тийм учраас саяхан одоо Висачна тойрогт одоо цагдаагийн одоо маш том шалгалт яваад энэ том аврын машинууд одоо хурдны зам юу том аврын машинууд тэг шалгалт хийсэн юм байна. За тэгээд тухайн 10 саяны 10-нд хийгдсэн юм шиг байлаа. Саяны 3 дахь өдөр гэсэн байлээ. Тэгэхээр энэ 10-нд бол 22 машин яг ийм зүйлээр торгуул төлж машиныг холдуулсан гэсэн ийм арга хэмжээ авсан юм байна. За тэгэхээр та хэд маань энэ дээр ийм торгуул голдуу нэг 1000 крон байдаг гэж байна. 40 евро. Тэг чи бас л их мөн шүү дээ тий. Тэгэхээр энэ дээр жолооч нар маань юу анхаарах ёстой гэхээр холын тээвэрт явж байгаа ялангуяа том камионы жолооч нар маань ер нь манантай бороотой үед бол заавал гэрэл тохойгоо асаач парклах шаардлагатай болвол тэгээд дээр нь тэмдэглээ тавих тийм ээ. За тэгээд яг D1-ийн зам дээр гэж байгаа байхгүй хурдны одоо энэ замаас парклах үед бол бас их боломжтой хандахгүй болохгүй юм байна. За тэгэхээр парклах газар амрах газар мэдээж хэрэг заавал шаардлагатай болдог. Тэгэхээр энэ тал дээрээ яг хаан зогсгоо бол аюу сайн мэдэхгүй бол бас буруу парклахсны төлбөр торгуул төлөх болох нэ. За тэгэхээр энэ дээр бол та хэд маань бас анхаарч байхгүй бол болохгүй байна. За Европын холбоо бол одоор нэг П-дэр нэмхэн Д гэсэн тэмдэглээ бүхий одоо замын тэмдэг хэрэгжиж байгаа тийм ээ. За энийг бол Park and Drive гэсэн үг гэж байгаа. Миний уншсанаар. За тэгэхэд энэ тэмдэглээ бол Чехэд бол бүр 2024 оноос эхлээд хэрэгжиж байгаа юм байна. За тэгэхээр яг ийм запаркуй аед гэсэн үг юм байна л да. Ерөнхийдөө бол Чехэр бол тий парклаад та замдаа гарна уу гэсэн үг. Тэгэхээр яг ийм Петр нэмхэн Д тэмдэглээтэй газар парклах нь бол маш зүйтэй байдаг юм байна. За 2024 оноос хойш гэж байгаа юм. Хууль гараад хурд хэтрүүлэх болвол хот суурин газар бол одоо 50-аас хот суурин газар бол одоо 50 км-ээс хэтрүүлэхгүй, хотоос гараад бол нэг 90 км-ээр хэтрүүлэхгүй, хурдны замаас бол 130-аас 150 км цагт хэтрүүлэхгүй байх ёстой ийм хууль болол тогтсон юм байна. За тэр нь бол одоогоор бол хэвээр байгаа юм байна. За тэгэхээр хэрвээ одоо хот суурин газар одоо 50 км-ээс хурд
илүү 10 км-ийн хурдыг илүү хэтэрсэн нөхцөлд бол 6-аас 18 сар одоо жолоо барих эрхийг хасна гэсэн ийм хуультай юм байна. 6-аас одоо хагас жилээс дээш. За тэгтээ одоо тухайн нөхцөл нь одоо хэдэн километрээр хурдсан хэтэрсэн. Тэгээд ямар үр дагавар гарснаасаа бас шалтгаалаад мэдээж 6 сараас дээдл нь жил 6 сар хүртэл одоо машин барих эрхийг хасах ийм нөхцөл байгаа юм байна. За энэ дээр бол та хэд маань ер нь хот руу орохдоо л ерөөсө 50 км-с дээш гарахгүй байх нь хамгийн зөв зүйтэй байна. За захиргааны арга хэмжээ бол 1500-аас 3500 крон. Хамгийн дээдл нь бол 25000 крон хүртэл. За 25000 крон гэдэг чинь бол ерөнхийдөө бол 1000 евро л гэсэн үг шүү дээ. 4 сая төгрөг ёо. Тэгэхээр бас л янз бүрийн шалтгаанаар энэ мөнгөний хэмжээ дотоодно. Тэг. За энэ дээр бас манай жолооч нар бас юу анхаарах ёстой гэхлээр тухайн одоо чи доправны приступик хийгээд ямарваа нэг дүрм зөрчөөд буруу парклаад ч юм уу хурд хэтрүүлээд ч юм уу байх юм бол цагдаа ирээд чамайг торгож байхад газар дээр нь торгуулаад төлөх юм бол та нар дараа нь төлснөөсөө хамаагүй хямд тусдаг гэдгийг л таад маань бас мэдээд авчих бас зүгээр. Тий. Дараа төлөлт нь болохоор заавал үнэтэй тусдаг шүү. Тий. Энэ дээр бол цагдаа ирээд за 100 кроноор торгонд чи буруу газар парклсан байх юм бол газар дээр нь шууд 100-ын нөгөөл квитанц нь авах. Энэ хамаагүй. Дараа нь гэх юм бол аюул тэр нь 200 крон 300 крон бол авчдаг. Тийм ээ, энийг одоо жолооч нар бол бараг мэдж байгаа бах уу. Яг нь шинэ ирж байгаа хүмүүс маань бас энийг мэдж байхад бас илүүдэхгүй юм шүү. За онц ноцтой замын зөрчлүүд ямар зөрчлүүд тооцох вэ гэхээр мэдээж хэрэг согтуугаар машин жолоодох, тээврийн хэрэгсэл барих, тийм ээ. За хурд хэдрүүлэх онц ноцтод ордог юм байна. За улаан гэрлээр гарах гэдэг онц ноцтод ордог юм байна. Гайгүй буюу дунд зэрэглийн зөрчлийг бол одоо буруу парклах, гэрлээ асаахгүй явах, одоо мамтай хахад одоо гэрэлтэй явах гэдэг ёстой шүү дээ, тийм. Тийм эдийн торгуулууд бол ордог юм байна. Гэх мэт гэж байгаа. Тийм. За тургуулаад төлөөгүй гадаад дугаартай машинуудыг сонноос Европын холбооны улсад одоо тусгай автоматжуулсан камер байршуулж одоо илрүүлдэг болж байгаа юм байна. За одоо Чехэд жишээлбэл янз бүрийн торгуул маргуулаад төлөөгүй байх юм бол тэр чинь одоо тэр тусгай одоо камераар одоо илрүүлж байх нь шүү дээ. Юм одоо угаасаа хөгжиж байгаа юм чи аргагүй шүү дээ. Ер нь бол тий одоо мэдчих нь шүү дээ. За жишээ нь Дани улсад бол гадаад дугаартай машиныг тус автоматжуулсан камераар илрүүлж хамгийн ойрын эргүүлийн төвд мэдээлж байх. За тэгээд тухай одоо энэ 40 тонн Cygnet гэсэн сайт дээр энэ жишээг авч бичсэн байлээ. Тэгэхээр ер нь Дани улсын жишээ бол энэ камер бол алиг зайлшруулад эхэлсэн юм байна. За Дани улс бас ямар зөрчил тооцох вэ гэхээр ер нь нэг газар парклаад 25 цагаас дээш хугацаагаар зогсоох юм бол эдгээр бол бүр Европын холбооны шүүхийн шийдвэрийн дагуу Дани улс ачааны машиныг удаан зогсоосон тээвэрлэгчдийг торгож болно гэсэн заалттай юм байна. За Дани улсад та нар ямарваа нэг асуудал гараад машин эвдрээд гэмт тэр одоо удаан хугацаагаар хөдлөх боломжгүй болох юм уу? Одоо тийм асуудал гарах юм бол маш хурдан тэр зайлуулах арга хэмжээ л авахгүй болохгүй нь шүү. Маш хурдан сервисийн газар аваачих, маш хурдан гэртээ аваачих ч гэх юм уу одоо чир гэх юм уу эсвэл атах бичээ служба гэдээ дууддаг тийм мэтийн арга хэмжээ одоо ачаад явах арга хэмжээний одоо тийм сервисүүдийг дуудаж бушуухан тэр газраас нь холбоохгүй бол торгуул нь маш өндөр байх нь байл шүү. Хүүхдүүд мэд тэгэхээр машин янз бүрийн асуудал гарах юм бол ер нь газраа их удаан байлгах гэдэг бол торгуул тооцноо. Европын холбооны одоо Дани улсын жишээн дээр гэж ярьсан байна. За жишээ нь бас нэг юм асуудал гарсан байна. За Флоренц хотын нэг иргэн одоо Италид очоод бүр машина хураалгах дайд хүрсэн гэн. За яасан гэсэн чинь энэ машин нь бол маш их хэмжээний торгуулийг төлөхгүй ингээд яваад ирсэн гэж байгаа. Тэгээ Италид ч шал Итали болсон явдал гэж байгаа. За тэгээд маш их хэмжээний торгуултай байсан машин ингээд жол тээврийн
хөдөлгөөнд ороод ингээ явж ирсэл гэтэл Италийн цагдаа зогсоогоод энийг бол 2000-аас бүтээтэл 30,000 евроны торгууль төрөх одоо боломжтой олонгууд машина бүр хураалгасан ийм үйлдэл гарсан байна шүү. За энэ дэр яг нь шинэ ойлгомжтой ярьж байгаа нөгөө ямар ч хэлсэн та хэд маань одоо Чехэд янз бүрийн торгуул авсан л бол бушуухан тэр торгуулийг төлөх ёстой юм байна. Нэгдүгээр ойлгох зүйл. Өөр Европын ямарваа нэг оронд байх юм бол одоо тэр автоматжсан тэр камер тэр систем чинь та нарын тэр торгуультай байна уу гэдгийг бол нэгдүгээр хянах бүрэн боломжтой болж байгаа юм байна. Хоёрдугаарт янз бүрийн одоо өөр оронд явж байхдаа парклахтаа бол их удаан хугацаагаар парклах боломжгүй юм байна шүү гэдгийг бас нэг мэдээд авч хийж байгаа. Зөвхөн ганц дайн улс бас биш байх гэж бодож байна. Бусад орны нэгч нь бол тэгжэл ойлгосон. За тэгээд Чехэс бусад Европын орнууд бол торгуул бол аимшигт их өндөр. Одоо тэр энэ ингэж байгаа шүү дээ. Одоо жишээлбэл Италийн цагдаагийн торгуул гэхэд 2000-аас эхэлнэ гэж байгаа. 2000 евро гэдэг чинь юу вэ? Монгол мөнгөөр бол яг 8 сая төгрөг шүү дээ. Чек короноор бол 50,000 короноос эхэлчихин гэсэн үг байхгүй. Эхэлж байгаа мөнгөнийхэн торгуулийн хэмжээ. Торгуулийн хэмжээний хамгийн бага хэмжээ ингэж яаж байгаа байхгүй. Тэгэхээр Дани, Итали, Франц, Австри ерөөсөө Чехэс гарлал бол та торгуулах юм бол асар их өндөр торгуул гэдгийг болгоомжл. Тийм учраас ер нь одоо Европ дотор явж байхдаа маш боломжтой яг норм дүрмээр нь маш цэгцтэй явахгүй бол торгуул хэрвээ ирэх юм бол маш өндөр хэмжээний торгуул болно. Ерөнхийдөө бол ялангуяа том төрний жолооч нар бол торгуулдаг гэж байгаа байхгүй. За торгуулах нөхцөл байх уу байна. Одоо жишээлбэл дац хэтэрсэн одоо 3.5-аас дээш явж болохгүй гэхэд тэрнээс дац хэтэрсэн замаар нь явцдаг. Тэгэхээр нөгөө германууд ч эсвэл жолоочийн хаягаар торгуул нь ороод ирэн за эсвэл компани тэр торгуулийн төлөөд компани жолоочоос одоо цалин дээрээс нь суудах жишээлбэл. Нэг тийм торгуульд орсон бол нэг хэсэг одоо цалин авахгүй л гэсэн үг шүү дээ ойлгомжтой. Тийм ээ. Тэгэхээр энэ дэр бол торгуулаас өстө маш сайн боломжтой хандах хэрэгтэй. Замын тэмдэглээнүүдэд маш сайн харах хэрэгтэй. Энэ дэр замын тэмдэглээн дэр дац хэмжээ тийм ээ. За энэ замаар бол одоо жишээлбэл тэдэнд 3 тонноос илүү явахгүй ч гэдэг юм уу те. Эсвэл одоо тийм өндрийн машины өндрийн хэмжээ заасан тэмдэглээ байх юм бол тэрийг бас сайн анзаарч явах хэрэгтэй. Тийм ээ. За одоо архины тухай ярилцъя. За хамгийн их бидний одоо боломжлох ёстой зүйл бол архины алкоголийн хэмжээний одоо тухай бид заавал ярихгүй болохгүй. За 70 кг-аас дээш жинтэй одоо эрэгтэй хүн гэж тооцож одоо нэг юм тооцол судалгаа байна. За 70 кг-аас дээш нэг эрэгтэй хүний хэмжээгээр яг архины хэмжээ гэдэг л тооцоод үзье гэж бодож байна. Нэг кружек пиво. За 0,500 грамын кружек пиво. Чехийн кружек пивнууд чинь мангар том шүү дээ одоо тий. Нэг хүнд. Тий. За нэг ганц тийм пиво уулаа гэхэд хэрвээ архины цусан дах хэмжээг чинь та цагтаа өглөөлөх юм бол танаас 0.3 промил одоо алкогольтой гэж гарч ирэх нэ. За хэрвээ 0 за бас нэг пиво уугаад тэгтээ 12 градусын пиво уух юм бол 0.4 промил гарах юм байна. За тэгэхээр пивны чинь хэмжээ 10 градусын пиво уух, 12 градусын пиво уух, 11 градусын пиво уух чинь бас ялгаатай мэдээж хэрэг тийм ээ. Чанга пиво уух тусам промил чинь мэдээж өндөр гарна. За 0,200 грамын одоо вино нэг хундаг юм том вино 0,200-аар нэг вино уухад 0,143 гардаг юм байна шүү. За 1 өрөө уухад нэг хундаг панака гэж ярьдаг чехүүд нэг хундаг өрөө уухад 0,12 промил гардаг юм байна. За тэгээд энэ ер нь ингэж шүү дээ. Одоо 4 кружек пиа уугаад 3 хундаг арх татцсан байхад хүний одоо энэ цуснаас шүү дээ. Тэр арх бол ерөөсө 12-оос 17 цагийн хугацаанд ерөөсө цуснаас чинь гардаггүй, цэвэршдэггүй та алкогольтэй хэвээрээ байгаад идэх цусна чинь. Үлээлгэхэд бол найдвартай гардаг гэж байна. Тэгэхээр тэр гарч авах хугацаа бол маш хол байгаа, маш удаа гардаг юм байна. Арх хүний ходоод нарийн гизээр дамжаад цусанд шингэдэг те. Тэгэхээр тэгээд цусанд хүрэхдээ 30-аас 90 минут болж идэг юм байна. За уулаа нэг хагас цаг юм уу цаг 30 минутын хугацаанд одоо тэр чинь бол цуснд чинь арх чинь хүрсэн байдаг. Архины хэмжээнээс шалтгаалаад мэдээж хэрэг хэдэн хундаг ууснасаа хэдийн хугацаанд ууснасаа шалтгаалаад
энэ цусны дах одоо архины чи хэмжээ бол одоо буцаад гарах нь бол маш удаан. Хэдий их уун, хэдий удаан уун цуснаас гарч өгөхгүй. Тэгэхээр та хэд маань одоо янз бүрийн баяр цэнгэл, баяр ёслолын ажиллагаа болон тэгэхэд бол ерөөсөө архийг бол даан ялангуяа машин барьдаг хүмүүс бол зүгээр төлхүүрээ ихнэртэй өгөөд найс нөхөдтэйгээ ууж итгэж болно. Жохон ч гэсэн уучгаад за нэг ганц хундгал уус юм да, эсвэл ганцхан пиавал уус юм да гэж тайвширч өстө хэрхэвч болохгүй шүү дүнээр. Их юм бол ерөөсөө бүгд найрамдах Чех улсын хууль нь тээврийг хэрэгсэлж олоодох бол та архийг бол огт ууж болохгүй гэж заахад утсан баг. Бүр 0 ах хэвээр. Юу 0.5, 0.2 промил. Тий. За тэгэхээр усын уул эсэн багнаа. Машин барих юм бол огт авсахгүй гэдгийг л ойлгох хэрэгтэй. За Чех цогтуугаар жолоо барихыг бол хатуу хоригддаг нэг ойлгомжтой. За яг үүнтэй адилхан Словак, Унгар, Эстон, Урмын яг энэ дөрмийг баримталдаг юм байна шүү. Тэгэхээр та Словакт, Унгарт, Урмынд эдэр явж байгаа юм бол та огт машин барьж байхад арх ууж болохгүй гэсэн үг шүү. За гэтэл зарим орнд жишээлбэл Финлянд, Хорват, Германд, Италид, Австрид, Латв, Дани, Бельги, Болгар, Франц гэх мэт ийм 10 орнд болохоор архины хэмжээ 0.5 промил байж болохыг зөвшөөрөгдсөн байдаг юм байна. 0.5. 0.5 гэдэг чинь юу юм? 0.5 бол 1 стакан пиав уух хэмжээний юм байна шүү дээ. Ганцхан стакан пиав ууж бол уугаад машина барьж болно гэдэг ингээд за энэ ч тийм соёлтой ийм Европын ийм орнууд бол айтайхан гэртээ харьцдаг л байна л да. Тэгээ эдгээр энэ 10 орнд бол болдгий байна. За 0.2 промил пиавыг бол юу согтууралтай бол Польш, Норвег хоёр улсыг бол зөвшөөрсөн юм байна. Польш, Норвег хоёр бол ерөөсөө 0.2 промил байх юм бол машин барьж болно гэсэн байна. Энэ дээр нэрийг Герман бол хэрвээ шин жолооч бол ерөөсөө бүр огт болохгүй 0 байх хэрэгтэй гэсэн байл шүү. Шинээр жолооч болсон хүмүүс бол Германд бол бүр 0 байх хэрэгтэй огт ууж болохгүй гэсэн байгаа шүү. Их Британи, Ирландд бол бүр 0.8 байж болно гэж байгаа. Тэд нар ч бас за нэг 2 хондог вино эдэр уучхад бол дэжгүр тавхи явчих юм байна л да. Тий. Их Британд, Ирландд эдэр бол асуудалгүй юм байна. Тэгээ 0.8 гэдэг чинь бас л өндөр биш шүү тий. Тэгэхэд зөвшөөрдөг юм байна. Тухайн орны ард иргэдийн ухамсар тий хэрхэн арх дарсаа уугаад хэрхэн бие авч явах чадвараас бас их шалтгаалдаг л байж таараа мэдээж хэрэг. Тийм эдийн зүйлээс л бол одоо энэ архитектийн хэмжээний төвчнийг дотоодог л багтал та мэдээж хэрэгтэй харуухандаа бодоход тий. За тэрээс манайхаас нэг уугаад халуураад алга болохгүй л багтал эдэр чинь тэгээд. За Чехэд нэг ийм хууль байна. Хэрвээ Чехэд одоо цагдаа чамайг архитаар суучаад ингээ явж байхад цагдаа таарад үлээлгэхийг та татгалзах юм бол 25,000 короноос 70,000 короны хэмжээ торгуул төлөөд дээр нь 6 бод хасаад дээр нь 3 жил хүртэл машин жолоодох эрхийг хаах юм байна. Бас л чанга байна те 3 жил хэрвээ та үлээлгэхийг татгалзах юм бол ерөөсөө энийг гэмт хэрэг гэж үзнэ. Санаа тагаар хийх гэмт хэрэг гэж үзнэ. Хэрвээ огт уугаагүй байхад чинь нөгөөх нь заавал юм архины юу одоо гарч ирээд байх юм бол та заавал би цусныхаа шинжилгээ өгөөё гэж хүсэлт гаргаж бүрэн болдго юм биш үү? Энийг бас мэдмээр юм байна. Юмыг яаж мэдхүү та янз өндөр тунгаар янз бүрийн одоо спиртлэгч юм уу эм тэ янз бүрийн хүчтэй эм уухад бид зарим үед бас гарах тийм нөхцөл байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр тийм байгаа юм бол цусны дах шинжилгээг хийх бас хүсэлтийг гаргаж өрн болдго юм байна. Тэрнээс биш би үлээлэхгүй гэж бол хэрхэвч хэлж болдго юм биш. Тэгэх юм бол та согтуу байсан л гэж үзнэ. За хэрвээ таны архины хэмжээ 0.3 промил илэрвэл цусан дах одоо архины хэмжээ тэгэх юм бол та 7,000-аас 25,000 крон хүртэл торгуулад дээр нь хагас жилээс бүтэн 1 жилийн хугацаанд жолоо барих эрхээ асуулна.
энэ нөгөө нэг жолооны эрх асуулах хэмжээ амар өндөр болчих тий. Торгуул моргуул нь ямар амар болцсон бүр ёо 1000 евро. За хэрвээ таны архины хэмжээ 0.3-аас 1 промил болох юм бол мөн ялгаагүй 7,000-аас 25,000 крон хүртэл торгоод дээр нь 6 бод хасаад дээр нь 6-аас 1 жилийн хугацаанд машин барих эрхийг чинь хаснаа. Хэрвээ 1-ээс дээш промил одоо бүр маш өндөр одоо архитал сотуралтай явж байгаа баригдахын цагдаа барих юм бол та 6-аас 6 сараас 3 жил хүртэлх 20 хял авах боломжтой гэж шүү. Аимшигтай шүү. Тэгтээ дээр нь ямар хохирол учруулсан хүний машин дайрсан уу, хүн амны хэрэг гаргасан уу, одоо тэрнээс шалтгаалаад мэдээж хэрэг энэ 20 хялын хэмжээ бол тогтоогдно. Дээр нь мэдээж хэрэг бүр машин барих эрхийг хаснаа гэсэн байна. За мэдээж хэрэг давтан үлдсэн нөхцөлд одоо дөнгөж нэг жолооны өмнөх хаалгаа дахиад жолооч болоод арай чамаа нэг юм сэтгэл зүйн шалгалт малгалтаа өгөөд ингээд дахиад жолооч болоод дахиад та доправна приступыг үед дахиад одоо асуудалд орох юм бол энэ бол ерөөсөө ял бол хүндэрнэ тиймээ санаатаагаар одоо ял хийлээ гэж үзнэ. Мэдээж хэрэг ирэхээ бүр хасуулна гэж ойлгомжтой. Давтан болоод ерөөсөө өршөөлөхгүй. Даатгал мэдээж хэрэг үйлчлэхгүй. Та ямарваа нэг сотуралтай байжгаад зах хэмжээний сотуралтай явж байгаад машина эвдэх хүний машиныг эвдэх одоо тийм аваар усл хийсэн бол даатгал бол энд бол үйлчлэхгүй. Протокол үйлдэх үйлдэн гэхдээ танд мөнгө олдохгүй шүү гэдгийг ойлгоод авчих хэрэгтэй. Уучлаарай та сотуу явж иж хамаг юм эвдсэн бол юу гэж даатгалын компани мөнгө төлөх вэ? Төлөхгүй. За ундаг дуугүй унж байгаа хүмүүс бол сотуралд ерөөсөө огт арх ууж болохгүй 0 байх ёстой промил гэж байгаа тийм хууль байдаг. Мотоцикл мөн адилхан. Энэ дээр ганцхан нэг өөр юм юу байдгүй гэхээр моторгүй хөлөг онгоцсонд гэж байгаа зав тий заваар явж байгаа улсад бол завныхан бол ундаг дугуйнаас яг 1-2 аяг пиа бол илүү уух боломжтой байдаг гэж байгаа. Гэхдээ одоо лабе голоор одоо хөвөөд явж байхдаа хилж хязгаар нутаг орох юм бол огт арх уусан байж болохгүй гэсэн юм залт байт юм байна. За тэгэхээр усан заваар явж байгаа одоо тэр жолооч нар ч юм бол хил хязгаар руу орох юм бол өрөөсөө огт арх амсч болдгүй юм байна. Яг чек дотроо бол эдгээр ганц 2 пиа болохыг зөвшөөрдөг юм байна. Ундаг дугуй мотоциклыг бодвол арай зөөлөн дүрмт юм байна. Хуультай юм байна. За Чехэд за би түрүүн хэлсэн шүү дээ тий одоо энэ эрх хаснаа л гэж байна. Маш их хэмжээний торгуул толноо л гэж байна. 6 боодыг хаснаа л гэж байна. Одоо ийм митийн дүрм хууль дүрм энэ эдгээр шүүхийн шийдвэрээр ингээд захиргааны арга хэмжээр ингээд торгуулаад сотуу явсандаа ч юм уу одоо эсвэл хүний машиныг араас ороод ч юм уу янз бүрийн одоо асуудал гарах юм бол одоо 2026 оноос хойш бол ерөнхийдөө энэ захиргааны арга хэмжээнд бол та орж бүртгэлд орчихгүй гэвэл орчин нэгдүгээр хоёрдугаар таны яан карт болсон готхгүй болно шүү гэдгийг л ойлгох хэрэгтэй. Шууд визэн тулдаг асуудал шүү. Хамгийн аюултай нь таны замснанская карта сонгогдохгүй байх шүү. Сонгогдохгүй шүү ер нь. Даан ялангуяа сотуу байх юм бол та бол хамгийн одоо хууль чанга тийм болохоор та ерөөсөө Монгол буцах чамдамаа аваад буцсан хамгийн зүйтэй асуудал бол. Ямар ч өмгөөлөгч аваад энэ төр бол нэмэргүй шүү гэдгийг л гэж хэлээ. Хуучин хууль гайгүй байхад сотуугаар үйлдсэн зам тээврийн аваар ослын идэр хийсэн тийм юм нөхцөл байхад л виз сонгохдохгүй болдог гэсэн. Одоо бүл улам чангарсан. Улам нарийн болсон. Одоо Европ даяараа мигрантуудын асуудал айгүй чанга байна. Тийм учраас гадаадаас ирээд та манай нутагт ирээд ажил төрөл хийгээд 5-10 цаастаа болъё л гэж байгаа бол манай хуулийг хүндэтгэх ёстой. Тийм ээ? Усын нуул ёсын дагнаа бид нар. Тэгж чадахгүй бол уучлаарай та чамдамаа аваад харьдаал ойлгомжтой. Ашгүй чи минь за яахад нэг удаа өршөө. За яахад нэг удаа өршөө гэж байхгүй шүү хөлтөд минь. Тийм учраас та нар машин тэрэг барьж байгаа бол даан ялангуяа сотуу тэр арх дарс пиаунд бол огтгож хүрч болохгүй шүү. Энийг л айгуу сан ухамсартай ойлгож аваарай.
Хүний дайтай бас нэг очиод амьдраад авах боломжтой юу гэвэл маш боломжтой орно шүү дээ. Сайхан орно. Ажил төрөл, ажилдаа яваад, цалингаа аваад нэг айтайхан үр хүүхдээ Европын сургууль сургаад ингээд явах боломжтой байтал та өнөөдөр төвчээргүйгээсээ болоод ямарваа нэг төрсөн өдөр ямарваа нэг баярт оролцоо за тэгээ за гэр ойрхон чи яавал гэж гээд ингээд машина унаа төлхөөрөө болаацлаад авгаан төлхөөрийг өгөхгүй байх гэж яхад ууралж уцаал төлхөөрөө авч гарчгүйгээл ингээд машина барих юм бол та тэр гэр бүлийн асуудлыг зүгээр л будаа болгох шүү гэдгийг л ойлгочоор. Хажуудынхаа өгөн та нар минь сайн оролдоо. Зөрж тавихгүй за тэгээ нэг балгачглаарэ одоо зүгээр арслан бар цаашаа. Хажуудынхаа үгийг сонсгоо байдаг өөрийнхөө амьдрал хийж бодё ёо тийм хашир зам маань бүр байхгүй. Жохон хашир байх хэрэгтэй хүний төвчээртэй байх хэрэгтэй. Хүлээцтэй байх хэрэгтэй тийм ээ. Тийм учраас хэдүүлээ машин тэрэг барих юм бол баяр цэнгэл төрсөн өдөр тийм болох юм бол машинаас хол байна. Хэрвээ та ууж идэх гээд байгаа бол тэрнээс биш бас нэг ухамсартай хүүхдүүд байж ч найз нөхдөдөө сайхан үйлчлэл өөрөө хундганд хүрдэггүй хүүхдүүд бол асуудал алга. Тийм ээ. Хүний хүмүүжлээс их юм шалтгаалт юм даа юу. За, чехэд явган хүн гарцаар давуу эрэхтэй байдаг. За, энийг бол одоо маш сайн мэдчих хэрэгтэй давуу эрэхтэй байна. Хэрвээ явган замаар явган хүний гарцаар хэд нэгэн ямар нэгэн хүн гарч байгаа бол заавал хүлээх машин зогсож тэр хүнийг гаргаж цаашаа хөдөлгөөд оролцсон. Улаан гэрэл зогсож байгаа бол зогсон адилхан. Улаан гэрлээр гарах бол хэрвээ улаан гэрлээр гарах юм бол хамгийн бага нь 5,000 гроноор торгуулна гэж байгаа байхгүй юу? Тий. Энд чинь бас ноцтой зөрчил шүү дээ. Улаан гэрлээ хүлээж чадахгүй. Явган гарцаар хүн гарч байгаа чи хажуугаар нь удуур нь хойгоор нь ингээд Монгол байгаа шиг ингээд явах юм бол уучлаарай та тэгээд асуудал орно шүү. За чехэд бүс заавал зүүх ёстой гэвэл заавал зүүх ёстой дүрм заагдсан байдаг. Урд байгаа 2 нь ч зүүн, ардаа байгаа 3 хүн ч бүсэд бүслэн. За энийг бас заавал мэдэх ёстой. Хэрвээ цагдаад бидгдэх юм бол хэрвээ бүслээгүй байх юм бол торгуултай, бас л торгуултай. За хөдөлгөөнд оролцож байх үед уцаар ярих бол хориглоно гэсэн чехийн машины дүрмэнд бичээтэй байгаа. Хэрвээ та уцаар ярьж байгаа ингээд хөдөлгөөнд анхаарахгүй ингэж яж байгаад янз бүрийн асуудал хин нэгийг мөргөх, шүргэх, хажуудлын машиныг мөргөх, шүргэх тийм асуудал гарах юм бол нөө анхаарал төвлөрөлт бол ерөөсөө маш муу болчихдог. Хүн уцаар ярьж байгаа юмдаа илүү анхаарал нөгөө урдаа байгаа замаа, хажуудаа байгаа хүний анзаарахгүй асуудал их гардаг учраас энийг бол чехэд бол хоригддог. Торгуулах юм бол 2500-аас 10,000 гроны гаргуултай юм байна шүү. Та хэд маань энэ дээр бас анхаараарай. За тэгээд мэдээж хэрэг жолооч нар маань мэдж байгаа хөх тий 11 сараас 3 сарын хугацаанд бол заавал өвлийн дугуй павин заавал өвлийн дугуй хэрэглэх ёстой. Тий бас хэрэглэхгүй бол бас торгуулт. Торгуулгүй ч юм алгаа энд бол ерөөсөө үнэхээр манайхан ч нөгөө нэг Монгол үнэлэхээс солиулаад чех болгочихж байгаа ч тэгэхээр яг чехэд удаан амьдраагүй байгаа хүмүүс бол ерөөсөө бас дүрм сайн мэдгүйгээр ингээд үнэлэх солиулчихж байгаа болохоор таад маань маш хашир хандаарай, бити их хурд тэтрүүлээрэ, бити хамаагүй давкаараа бит. Ер нь маш соёлтой оролцдог Европ бол. Монголд бол одоо ингээд гарцаар хүн гарч байгаад машин зогсчоод манай машин ингээд зогсож байхад бүж ингээд зогсож байхад араас чагнаалдаад яваач гэж уурлаад байгаа байхгүй. Гэхдээ энд урд нь явган хүний замаар хүмүүс гарч байгаад харсаар байгаа л араас чагнаалдаад байгаа. Тийм яаруу сандруу тийм нэг байж болов. Тэр нь бүрээс үнэхээр солиотой бүр эсвэл бүр ингээд машин төгжирчээд байхад араас чагнаалдаад. Эдийг одоо төгжирсэн машины дээгүүр тавих юм байна шүү. Тэрээс нэг тийм дууд дахаг бол ерөөсөө шаардлага гараагүй цагт бол чехэд бол дуурахыг бас хоригддог. Энийг ийм итийн зүйлийг та хэд манд бас мэдчих хэрэгтэй шүү. За алкоголийн хувьд бол их чинь юу ярьж исэн гэхлээр аптект одоо дэлгүүрүүдэд анзи алкогол тест бишээнүүд алкоголийн тест гэдэг худалдаанд зардгийн шүү. Нэг удаа гих гэж байна. За нэг удаагийнх нь бол нэг 50-60 горон одоо бол тэгээ жоохон нэмэгдээ үстэй. Айгу 100 горон болоо үз. Тим тестүүд байдаг. Тэ бүрийн хүнтэй одоо банк хэрэглэх тийм тестүүд нь бол нэг 1000-аас нэг 4000, 5000 бүр дээдл нь 20,000 гроны үнэтэй тийм алкогол тестүүд зөндөө байдаг. Тэднийг бол Хеорак Цезет гэдэг байдаг штэ.
вебсайтууд, онлайн худалдааны сайтуудад бол зөндөө байгаа дөө бичээд та нар алкогол тест гэж бичээд онлайнаар захиалаад авчиж болно. Ер нь айл жолооч хүнтэй айлдвал нэг байхад гимгүүл хэрвээ тэр нь уудаг иддэг бол ууж иддэггүй болж тэргээр яах вэ тий. Айлд CZ бол хамгийн хямд нь 50-60 хорон гэж байлаа шүү дээ. Одоо хүртэл байж л юм би бас сонирхоод харж илсэн тий. Бүжи нэг дээр үед нэг алкогол тестийг аптекаас судалж авчихсан. Аптек бол биш, аптек биш юунд колонк дээр зардаг шүү дээ. Колонк дээр байж идэх шүү. Тий. Алкогол тест байна уу гэдээ асуухад бол хэлээд өгнө. Тэгээд гэртээ хэмжээд заавал одоо би өчигдөр орой л уусан юм да. Өнөөдөр арх манд гарсан болов уу гэхэд бас нэг эргэлзээд явдаг ч юм блүү байдаг ч юм блүү гэсэн нэг тийм тохиолдол байдаг шүү дээ. Тэгэх юм бол нөгөөдгөө хэмжээл үзчихэхэд ерөөсө буруудах юм байхгүй. Өчнөө торгуулаад өчнөө 80 юм болж ахаар тийм ээ. Өөрөө бол эвэр үл болцсон байдаг арх манд гарчлаа гэж бодоод байд. Гэтэл нөгөө цусан дах хэмжээ чинь гараагүй бас нэг 0.3 4 байж ич магадгүй байхгүй их хэмжээгээр уусан л манайхан ч бага унж гэж тун авар шүү дээ. Тэр жил нэг цагдаа зогсооход нэг үлээлэхэд та тэр үе тэр цагдаа бол их сайн та одоо нэг цаг энэ хажуудлын кофе хоспотод ороод та нэг кофе ууж тэгээд цагийн дараа хөдлөөрөөгээд ингээд нэг цагтаа таарчлээсэн л. Тэгээд одоо бол тийх юм байхгүй. Одоо бол амар чанга шууд торгоно эрхий чи хасан Монгол буцаан л гин шүү. Одоо тийм найра бол үнэндээ байхгүй болсон шүү дээ. Тийм. Тэгэхээр та хэд маань жоохон яг хоол унд сайн идээд өдөр нь жоохон ууж идсэн бол сайн хоол унд идээ, сайн кофе мофе уугаад ч гэх юм одоо Pepsi Cola хараа ууж болдгүй юм байл шүү. Тэрийг би олон хүнээс сонссон. Тэгээ улам нөө дэврээдэг алкогол улам дэврээдэг. Pepsi Cola, Coca-Cola ерөөс ууж болдгүй юм байл. Тийм. Тийм аюу мэдмэр. Тэгээ сайн хоолол идэх нь хамгийн сайн юм шиг. Халуун цай уугаад сайн хоол. За тэгээд сүүлд нэг анхааруулж хэлэхэд нэг юм мэдээлэл байна. Одоо Европын парламент дээр одоо бэлтгэгдэж байгаа нэг юм хууль байгаа юм байна. За энэ яаж байгаа гэсэн чинь одоо хэрвээ Чехийн одоо жолооны өмнөлхөө хураалгасан, жолоо барих эрхээ асуулсан бол бүх шингээний оронд одоо машин барих ямар ч боломжгүй болох одоо Чехэд өмнөлөхгүй болсон бол Польшид жолооны өмнөлөх авах боломжгүй болно л гэсэн үг байхгүй юу? Тэгээд Польшид машин барихгүй, Өрмөнд машин барихгүй болно л гэсэн. Эсвэл одоо Австрид жолооны өмнөлөхөө хураалгасан бол та Чехэд одоо Монгол өмнөлөөр явж болохгүй болно гэсэн үг. Тэгээд бид нар чинь одоо манайхан чинь Монгол өмнөлөхтэй очиод Монгол өмнөлөхөө хураалгаж байгаа байлгүй дээ бодвол тийм ээ. За одоо тэгээд нэг хураалгачдаг. Тэгээд дараа нь эрхээ хасуулцдаг. Дараа нь Монгол явхад тэр Монгол өмнөлхийг чинь буцааж өгөх юм уу гэдэг. Би буцлаа гэхэд өгд юм уу? Бараг л өгөхгүй ч магадгүй л ах ш. Тэр тухай бас сайн мэдээгүүлээ нэг чинь тий. За тэгээд ерөнхийдөө эцсийн дүгнэлт хийхэд та маань дөнгөж нэг сайхан төвлөрөөд Чехэд очоод нэг ажиллаа мэддэг болоод байр савнд айтайхан болоод нэг хаашаа хандхаа мэддэг болоод ингэ байж итэл жолооны асуудлаасаа болоод янз бүрийн аваар осол хийгээд сохтуугаар машин бариад одоо ийм асуудал гаргах юм бол та хэд маань одоо ерөөсөн бүх амьдрал манд будаа болно шүү. Тийм болохоор маш болгоомжтой хандаараа шинэ жилээр бас баяр наадмаар ууж идэхээ сайн тохируулаарай тий. Тэгээд Европын зам дээр маш соёлтой зөв зүйтэй замаа хөдөлгөөд оролцоорой л гэж чинь хүсэж байна. Тэ. За ингээд нэг товчхон ийм таадтай бас сэрэмжлүүлэхэд ер нь мэдээлэл авах таад маань илүүдх юм байдаггүй. Тэгэхээр та нар жолооч нар одоо эр нөхөртөө ячаахан индчлэгийг сонсоогүй нэгэн зөндөө байгаа. Тэгээд зөндөө байх бах таад маань бас шийрлээд өгөөрэй. Бас нэгийг бодож хоёрыг тунгаах бас хэмжээнд бас ер нь одоо арих дарсаа ялангуяа сохтуугаар машин барина гэдэг бол одоо хайр юм. Арай чамаа нэг сайхан жолоочийн ажил болоод ингээ ажил хийжээл сохтуугаасаа болоод өмнөлгөө хураалгаал ингээл тэр ажилчдаа, цалинжуудаа үнэмлэх мөрийг ийш тийшээ өөрийнхөө хувийнхаа машинаар ийш тийшээ аялна гэдэг нь бодлоо одоо ийм л болно шүү дээ. Бүх нэ их нь хаагч. За тэр бүр виза
хаалгаад Монгол босхоос өөр аргагүй л ийм асуудал орно шүү. Тий. За та нартаа тэгээд аян зам нь үлзээтэй байх болтугай гэж үрээ. Баяртай.